За хоцорон газрыг орчныг сайжруулж, ногоон байгууламж талбайг нэмэгдүүлж, эрүүл аюулгүй ногоон орчныг бүрдүүлнэ гэдэг энэ зорилгыг тавьсан байж байгаа. За хөрхийн тогтцолд ногоон байгууламжийг сайжруулах гээд энэ ажлыг оруулсан. За шилдэг тогтцолттой өрг шалгаруулах болцолт уралдааныг бид бүхэн зохион байгуулъя гэж төлөвлөж орж ирлээ. За дараагийнх нь ногоон байгууламжтай аж ахуй нэгж албан байгууллагуудыг сурталчлан таниулъя гэдэг энэ ажлыг оруулж ирсэн. За нэг хүүхэд нэг мод гэдэг нэлээд том арга хэмжээг одоо 4 сургуулийн захирал 11 цэцэрлэгийн эрхлэгч нартайгаа ярьж байгаад өдөртөмж боловсруулад энэ дэр нэлээд том ажлыг зохион байгуулъя гэж бодож байгаа. За манай 4 сургуульд нийт ерөнхий боловсролын 7024 хүүхэд байгаа. За 11 цэцэрлэгт 2290 хүүхэд суралцж байгаа. За нийтдээ 9233 хүүхэд одоо нэг мод нэг хүүхэд нэг мод гэдэг аянд эцэгтэйгээ одоо хамтран нийлж оролцох боломжтой. Энэ ажлыг хэрхэн яаж гоё зохион байгуулах вэ гэдэг одоо яг манай энэ ажлын хэсгээс шалтгааллах ажил байж байгаа. Энэ дээр бас та бүхний санаа бодлоод бас хэрэгтэй байгаа. Энэ оролцооны байгууллагуудынхаа хүүхдүүдийг одоо энэ контентын уралдааныг даруйхан зарлахж байгаа. Эндээс бас шинэ инновац хөргийн юмнууд гарч ирвэл ажилдаа тусгаж хэрэгжүүлж ажиллая гэдэг байдлаар энэ клубүүдийн хүүхдүүдийн дунд одоо энэ контентын уралдааныг зохион байгуулнаа гэж. За хог хаягдлын их усүр дээр англи ялгах хогийн савыг нэмэгдүүлнэ гэх. Энийг бол манай хот тогтцолд яг дангаараа өөрсдийн төсвөөрөө одоо зохион байгуулъя гэж байна. Тэгэхээр за нийтийн эзэмшлийн зам талбай тогтцолд ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэж байгаа. За гэрэлтүүлийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх гэдэг. За энийг бол нэмэгдүүлнэ гэхээсээ илүү баруун урт суман дээр унтраастай байгаа гэрлүүдийг бүгдийг асаая л гэж байгаа. За автозамын тэмдэглэгийг сайжруулна гэж байгаа. Одоо 30 км замын тэмдэглэгийг сайжруулна гэдэг энэ зорилтыг тавьсан байж байгаа. Бодог юмнууд нь хангалттай байгаад үн мөнгө нь боломжийн байх юм бол бидхүү одоо эргээд дахиад энийг сайжруулна гэсэн ийм зорилго тавьж ажиллаж байгаа. За баруун урт сумын залуучуудын холбооны хөшөө дурсгалын үзмжийг сайжруулах, хөшөө дурсгал дээр нэлээд сайн хамтарч ажиллая гэдэг саналыг бидхэнд хэлсэн байж байгаа. Тэгээд тэр ажлын хүрээнд хөшөө дурсгалыг сайхан болгоод авъя гэдэг ажлыг оруулж ирлээ. За ногоон байгууламжтай холбоотойгоор хоёулын модыг тоог нэмэгдүүлнэ. 103 цагт нэг цэцэг алхалсан тийм нэг гоё хот болгочих гэсэн л гэж мөрөөдөд байж байгаа. За 50 м таны талбай гэдэг энэ ажлаа бол давхар явуулнаа. За ногоон байгууламжийн хашаажуулалтын тоог нэмэгдүүлэх энэ ажлаа хийж байна. Ямар ч байсан мод ургуулгын тулд эхлээд хаших хэрэгтэй. За манай мөрийн хөтөлбөрт байж байгаа модны суулгац худалдан авна гэдэг энэ ажлаа бас давхар оруулсан байж байгаа. За аж ахуй нэгжүүдийн дунд болцолт уралдааныг давхар зохион байгуулнаа. Одоо ингээд энэ ажлуудыг сайжруулахын тулд бүх юмыг гоё болгохын тулд аймгийн цэцэг даргын одоо албан даалгаврын төслийг боловсруулж ажиллая гэж бодож байгаа. Тэгээд тэрэн дээр нь хэрэгжилтийг хангасан хангаагүй төрийн болон одоо энэ хуваараа аж ахуй эрхэлж байгаа энэ хүмүүстэй ингэж хамтарч ажиллая гэдэг энэ төслийг боловсруулж ажилланаа.